8:11. Өнөөдрийн сэдв нэгжийн хуулийн онцлог өөрчлөлтүүд. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинчилсэн найруулга хэрэгжиж эхэллээ. Үндсэн хуулийн шинэ агуулгаар өөрчлөгдсөн энэ хуулийн хэрэгжилтэд хүн бүр анхаарлаа хандуулж, үзэл санаа, зорилгыг хангах нь нэн чухал. Энэ хуулиар орон нутгийн удирдлагуудад татвараа бүрдүүлж, асуудлаа шийдвэрлэх санхүүгийн эрх мэдлийг өгсөн. Өмчийн эрх мэдэл, аймаг болон сум, нийслэл болон дүүргийн хийх ажил, шийдвэрлэх асуудлуудыг тодорхой болгож өгсөн гэдгийг хууль тогтоогчид хэлж байна. Энэ хуулиар төсвийн эрх мэдлийг, санхүүгийн эрх мэдлийг, өмчийн эрх мэдлийг орон нутгад өгч байгаа. Нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлт асуудлыг тухайн нутгийн иргэдийн саналыг авсан байна. Санал авах ажлыг зохион байгуулахдаа иргэдийн олон хоролцсон бол уг саналыг хүчинтэй тооцно гэдээ 13-3-аар бичсэн. За аймгийн чиг үүрэг, сумын чиг үүрэг, орон нутгийн болон төрийн чиг үүргийг бид нэр ялгаж өгсөн юм аа. Энэ ялгаж өгсөн явдал бол энэ хуулийн хамгийн том концепц нь байгаа. Ингэж ялгаж өгөхгүй бол аймаг сум хоёрын эрх үүрэг яг адилхан бай. Төрийн чиг үүрэг гэж юу юм? Орон нутгийн чиг үүрэг юу юм гэдг нь ялгагддаггүй юм. Тийм учраас энэ чиг үүргийн ялгаа заагийг аль болохоор бид нар гаргаж өгөхөд энэ хуулийн асуудал чиглэгдсэн юм аа. Иргэдийн хурал үндсэндээ нэг нүгөө ярих засаг даргыг барьцаалчаад байгаа юм. Засаг дарга ажил хийх чадахгүй байгаа юм. Ийм учраас бид нар иргэдийн хурлыг хариуцуулах гэж тодорхой хугацаа тавьж өгч байгаа юм. Засаг дарга бол нэг талаасаа нутгаар өөдөлгсөн байгууллага төлөөлөл боловч нөгөө талаасаа засгийн газрын төлөөлөл байхгүй юу? Тэр агуулгаар нь төрийн чиг үүрэг нь юу хийх, нутгийн чиг үүрэг нь юу хийх гэдгийг энэ хуулиар зааж өгсөн. Нөгөө талаас нь төрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ямар хариуцлага хүлээх, нутгийн чиг үүргээ хэрэгжүүлсэний төлөө ямар хариуцлага хүлээх гэдгийг энэ 65 дугаар зүйлээр зааж өгсөн юм аа. Хоёр өөр асуудлын юм байгаа. Тэр орон нутгийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байх юм бол иргэдээ бол хариуцлага тооцоо. Засгийн газраас өгсөн хууль тогтоол болон ерөнхий сайдын өгсөн дээш шатны засаг дарга өгсөн шийдвэрийг хэрэгжүүлээгүй байх юм бол тэрнийхээ төлөө дээш шатнаас нь хариуцлага хүлээлгдэг. Ийм л тогтолцоог бий болгож өгч байгаа юм аа. Энэ учраас бол хариуцлагын тогтолцоог ажиллахаар бий болгох гэж чиглэгдсэн ийм хууль байгаамаа. Улсын их хурлын гишүүн тогтох сүрэнгийн яриаг сонсголоо. Нийслэл хотын төвлөрөл нэмэгдэж байгаа нэг шалтгаан нь орон нутагт аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжилгүй, ажлын байр хомс байдагтай холбоотой гэж үздэг. Тиймээс эдгээр асуудлаа шийдвэрлэхийн тулд санхүүгийн хувьд орлогын их усвэртэй. Түүнийг зарцуулах эрх мэдэл нь байх шаардлагатай гэж үзээд хууль эрхцэн шинжилэл хийгдсэн. Тухайлбал аймаг нийслэлээс концессионерээр ажил гүйцэтгүүлж болно. Төсвийн бус сан байгуулж тодорхой ажил үйлчилгээг санхүүжүүлж болно. Мөн үнэт цаас гаргаж санхүүжилт татах боломжийг бий болгоод байна. Хуульч совдын ирэнд анхаарлаа хандуулна. За энэ хуулиар орон нутагт олгож байгаа нэг том асуудал бол юу гэхээр аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь бол концесс болон үнэт цаас гаргах энэ асуудлыг одоо өөрсдөө шийдвэрлэж байхаар бол зааж өгсөн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн эдийн засгийн үнцийг бүрдүүлэхэд төрийн үүрэг чиглэлээс гадна тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийнхаа эдийн засгийн санхүүгийн үнцийг бүрдүүлэхэд нэгж өөрөө бол нэгэн одоо санаачлагтай ажиллах, за өөрийнхөө нөөц болдог дайчлан ажиллах үүрэгтэй гэж одоо энэ хуульд бол тодорхойлж оруулж өгсөн байгаа. За хуулийн 16 дугаар зүйлд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн асуудлыг бол тодорхой тусгаж өгсөн. За засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болох одоо аймаг сум нийслэл дүүрэг нь бол бие даасан төсөвтэй байна. За аймаг сум нийслэл дүүргийн одоо төсвийг батлахдаа бол баг хорооны иргэдийн нийтийн хурлаас гаргасан саналыг нь үндэслээд баг хорооны төсвийн зардлыг бол харьяалах сум дүүргийн төсөвт бол тусгайлан баталж өгнө гэж оруулж өгсөн байж байгаа. За одоогийн бол мөрдөгдөж байгаа хуулиар баг хорооны үйл ажиллагааны зардлыг бол сум дүүргийн төсөв дээр нь бол оруулаад өгчдөг. Ингээд энэ сум дүүрэг нь цаашаага баг хороонд одоо төсөө хуваарлаж баг хорооны үйл ажиллагаа нутгийн удирдлага хэрэгжүүлэх одоо төсөв санхүүгийн хувьд бол доголдолтой асуудал байсан. Энийг бол тусгайлан зааж өгсөн. Ингэснээр бол баг хорооны үйл ажиллагаа бол тусгайлсан төсөвтэй байхаар хуульчилж өгсөн байж байгаа. Бас нэг тодорхой тусгасан асуудал бол энэ аймаг нийслэл сум дүүргийн төсвийн хөрөнгийг гагцхүү одоо тухайн хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна гэж бол тодорхойлж өгсөн байгаа. За энэ хууль дээр орсон бас нэг шинжлэх асуудал бол энэ орон нутгийн сангийн асуудал байж байгаа. За энэ орон нутгийн сан дээр бол төсвийн хууль зааснаас бусад сантай байж болно гэж бол тодорхойлж
өгсөн. За энэ санг бүрдүүлэх их үүсвэр нь бол төсвийн бус хөрөнгө байна. Одоо орон нутгийн санг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг нь бол тухайн шатны хурал тогтоохоор бол зааж өгсөн. Болно. За өнөөдөр одоо орон нутагт бий болж байгаа, ялангуяа суманд бий болж байгаа нийт төсвийн орлогын одоо 20 гаруй хувийн суманд үлддэг. Бусад 70 гаруй хувь нь бол аймаг улсын төсөвт одоо төвлөрдөг ийм байсан. Энэ төсвийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр бол төсвийн төвлөрөл саарч ер нь одоо орон нутагт ялангуяа сум дүүрэгт одоо бий болж байгаа орлогын 60 гаруй хувь нь одоо төвлөрч одоо зарцуулагдахаар бол өөрчлөлтүүд орж байгаа. Орон нутаг тэр дундаа суманд төвлөрч байгаа төсвийн орлогын 20% нь суманд үлдэж 80% нь аймаг болон улсын төсөвт төвлөрдөг байсан бол одоо 60% нь сум дүүрэгт үлдэхээр зохицуулалт орсон. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар улсын төсөвт 100% ордог байсан бол энэ оноос төсвийн тухай хуулиар 40% нь тухайн аймгийн төсөвт шилжихээр зохицуулагдсан. Энээс гадна үл хөдлөх хөрөнгийн хувь хүний орлогын албан татвар аймаг нийслэлийн төсөвт төвлөрдөг байсан бол сум дүүрэгт нь төвлөрүүлэхээр болсон. Малын тоо толгойн албан татварыг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоож авна. Ингэснээр сум орон нутгийн орлогын их усвар нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Сум дүүрэгт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалт аль нэг сайдын багцад орохгүй. Орон нутагт хэрэгжих тусгайлсан жагсаалтаар батлагдахаар болж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь дунд сургуулийн дотор байрны хүүхдийн ор шинчилэхэд боловсрол шинжилх ухааны сайдын багцад орж улсын хурлаар батлагдаад тухайн ажлыг яам зохион байгуулж хэрэгжүүлдэг байсан бол одоо орон нутаг төсвийн хөрөнгө оруулалтаараа шийдвэрлэх болж байна. Орон нутаг өмч хөрөнгөтэй байна. Өмнө нь хуучирч муудсан эд хөрөнгөн ашиглалтаас хасаж аагтлахын тулд аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэдэгдэж тухайн асуудлаа шийдвэрлэхийг хүлээдэг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн сум дүүрэг өөрсдөө шийдвэрлэх боломжтой болсон. Мөн газар нутаг эд хөрөнгийн хуваарлалтыг хийхдээ тухайн сумын хүн амын тоо эдийн засгийн чадамжийг харгалзан үзэх зохицуулалт туссан гэдгийг судлаачид хэллээ. За нэгжийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх төр орон нутгийн үүргийг бол 15 дугаар зүйлд бол тодорхойлж гаргаж ирсэн байж байгаа. За энэ дээр бол засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх нь бол төрийн үүрэг байна гэж бол энд тодорхойлж өгсөн. Тэгэхээр энэ орон нутгийнхаа чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжийн одоо эдийн засгийн үндсийг бий болгоход бол төр бол тодорхой үүргийг бол хүлээх юм аа. За юуны өмнө бол нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг нийгмийн амьдралын асуудлыг биедан шийдвэрлэх одоо бололцоо нөхцөлийг бол төр бол бий болгож өгнө. За мөн хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхийн баталгааг нь бол хангаж өгөх, мөн одоо чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай их усварыг бол улсын төсөөс хуваарлахаар бол тусгаж өгсөн байж байгаа. За орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас одоо тухайн нэгжийн хүн ам нутаг дэвсгэрийн хэмжээг үндэслэж одоогийн хууль журмаар бол хөрөнгийг хуваарлаж байгаа. За энэ дээр бол эдийн засгийн чадхыг нь харгалзан хөрөнгө хуваарлах асуудлыг бол нэмж бол оруулж өгсөн. Энэ дээр бол нутаг дэвсгэрийн одоо эдийн засгийн чадах багтаа орон нутагт нь бол одоо илүү хөрөнгийг хуваарлаж тухайн одоо орон нутгийг хөгжих боломж төгсгийг нь бий болгох талаар бол хуульд одоо санаа орж өгсөн байж байгаа. Хуульч совдын ирээг сонслоо. Өмнө нь хэрэгжиж байсан хуульд аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын хэрэгжүүлэх чиг үүрэгт давхардал их байсан. Нийслэлийн алслагдсан хорооны худаг усны асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг дарга, хорооны засаг дарга бүгд оролцдог байсан. Мөн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах асуудал аймгийн, сумын, багийн засаг дарга нар бүгд оролцож шийдэх асуудал байсан бол одоо анхан шатны нэгжийн удирдлагууд бие даан шийдвэрлэнэ. Хуульч ган зөргийн яриаг сонсгоё. Одоогийн бүх хууль бол аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын бүрэн эрх гэдэг дөрвөлнгийн хамтдан бичдэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нэг зүйлээр аймгийн засаг дарга шийдвэр гаргаж болох нь, сумын засаг дарга шийдвэр гаргаж болох нь. Аймгийн засаг даргын бүрэн эрх. Жишээлбэл газар олголтын талаар үнэхээр аймгийн засаг дарга газар олгохоор байгуул тэр нь бусад асуудал дээр нь уучлаарай сумын засаг дарга тэр газар олголтын асуудлыг шийднэ. Гэхдээ төрийн нэр өмнө шийднэ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол давхардлыг байхгүй бол. Өөрөөр хэлбэл нэг асуудлаар хоёр төвшингийн байгууллага шийдвэр гаргах боломжгүй л гэсэн. Эндээс хамгийн их хохирдог нь хэн бэ гэхээр энэ иргэн хуулийн этгээдүүд алийн мөрдөлтөө мэдхээ очдог.
энтэй харьцах хэцүү, энтэй харьцах хэцүү тийм л бол. Тэгэхээр 21-оос 24 дугаар зүйлүүдэд бол энэ чиг үүргүүдийг одоо нөгөө ерөнхий саяны чиг үүргүүдийг дотор нь дахиад задлж. Миний нөөцийн боловсруулалтын асуудлын бодлогын асуудал нь аймаг дээр байна, хэрэгжилтийн асуудал нь сумын дээр байна. Оршуулгын газрын зохицуулалтын асуудал, нийтлэг зохицуулалтын асуудал нь аймаг дээр байна. Хаана яаж байрлах уу гэдэг дээр аймаг жишээлбэл сумын төвийн тэр юм дээр санаа зовоод байгаа. Тэр бол санаа зовох хэвээр хүмүүсний юм бэ гэхээр сум өөрөө. Түрүү хэлсэн сум бол өөрөө үндсэн нэгж. Аймаг бол юу хийдэм бэ гэхээр улс ба сум хоёрын хооронд холбож илүү бодлогын чанартай. Хоёрдугаар түүхээр суман дээр хууль тогтоомж хэрхэн яаж хэрэгжиж байгааг хяндаг. Гуравдугаар сум хоорондын шинжлэх асуудлыг шийдэж өгдөг. Тэр бол сум хооронд жишээлбэл шийдэж чадахгүй асуудлууд бол жишээлбэл бэлчээр асуудал, энэ нэлээд цаг хугацааны асуудал байлаа гэхэд жишээлбэл энийг чинь аймаг оролцож ийж аймаг дангаараа шийдэж чадахгүй байгаа асуудал. Тэгвэл улс оролцсон. Ясаа хол зарчим нь бол ийм. Тэгэхээр энийг харуулсан одоо нэг чиг бүр гэдэг юм аа. За тэгэхээр энэ дэр нэг огт яригдаагүй нэг асуудал байгаа. Тэр нь бол юу гэхээр төрийн нэрийн өмнөөс төлөөлөн гүйцэтгэх чиг үүрэг гэсэн юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн чиг үүргийн хамгийн гол шинж нь бол юу гэхээр орон нутаг энэ асуудлаа одоо 100% даагаад хариуцах. Энэ хинтэж хуваалцахгүй. Энэ ажил сайн байх муу тэгээд хариуцлага үүсдэг үлийн. Төрийн нэрийн өмнөөс хийдэг бас ажлууд. Өөрөөр хэлбэл төр зайлшгүй тухайн харилцаанд оролцох ёстой ажлууд байна. Жишээлбэл мэрэгжлийн хяналт гэж байна. Энэ бол төр өөрөө заавал оролцдог. Тэгвэл энийг орон нутгаар хэрэгжүүлүүлж болно. Гэхдээ энэ бол орон нутгийн чиг үүрэг биш. Хийдгэн манер болохоос биш. Гэхдээ эцсийн дүндээ бол тэр хийлэгдэг эзэн юм бэ гэхэд төр өөрөө. Төсвийн эрх мэдэл, санхүүгийн эрх мэдэл нэмэгдсэн ч гэсэн зөвхөн хуулиар заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна гэдгийг анхаарах шаардлагатай. Өмнө нь аймаг нийслэл, сум дүүргийн засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нар хуулиар заасан болон бусад эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж заадаг байсан бол энэ онд хэрэгжиж байгаа төсвийн тухай хуулиар бусад гэдэг үгийг хассан. Өөрөөр хэлбэл хуульд заагаагүй, тодорхойгүй ажил үйлчилгээг санхүүжүүлсэн бол тухайн орон нутгийн удирдлага хариуцлага хүлээнэ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор засгийн газраас оны өмнө аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц оронтойг 162 хүнээр цөөлөх шийдвэр гаргасан. Энэ талаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Бямсүрэнгийн яриаг сонсгоё. Төлөвлөлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан чиг үүргийг дахин хуваарлах аргачлал гэж байна. Энэ аргачлал болон чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар гэсэн стандартуудыг баримталж бүтэц орон тооны асуудлыг одоо засгийн газарт оруулж батлууллаа. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 35-аас төлөвлөхгүй, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-аас 12, за сумын 3-аас 4, нийслэлийн дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаар дүүргийнхээ хэмжээ хүн амын тооноос хязгаараад 8-аас 21-ийн хооронд байхаар тогтоосон. За аймгийн засаг даргын хамгийн газрын бүтэц орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааралд 34-өөс 46 хүртэл байхаар ингэж тогтоож шийдвэр гарлаа. За тэгээ аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийж хэлц засаг агентлагуудын хоорондын чиг үүргийн давхардал хийдлийг үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн засаг дарга нарт даалгасан юм шийдвэр гарсан. Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, бүтцийг цомхон чадварлаг болгож иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулахад энэ шийдвэр үр дүнгээ өгнө гэж засгийн газар үзэж байна. Хөдөлмөр эрхэлдэг 4 хүн тутмын нэг нь төрөөс цалин авч байна. Тиймээс төрийн альт шатанд цомхон бүтэцтэй, бүтээмж өндөртэй байх зарчмыг баримтлах шаардлагатайг орон нутгийн удирдлагуудад сануулж байсан юм. 8.11 нэвтрүүлгийн ээлж дугаарыг нэгжийн хуулийн онцлог өөрчлөлтүүд сэдвээр хүргэлээ. Сэтгүүлч Баяр Жаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Амар Жаргалан, Ган Төмөр.